Юу гэхээр залуучууд дотор их оронч сэтгэлгээ байхгүй болж байгаа юм шиг. Зүглээр их орон сэтгэлгээ нь гарч ирж гэн гэдэг нь амар сонирхолтой байдаг юм л да. Өдрийн залуучуудын хандлага ямар байна? Бид нар энийг яаж тэгвэл сайжруулж болох юм? Ер нь энэний хоёр юу гэж бодож байна? Чи Монгол хүн шүү гэдгийг бас давхар сануулж явах хэрэгтэй байх. Тэмцэл ер нь одоо хамгийн их орон сэтгэлгээний үндэс энэ гэж боддог. Их орон сэтгэлгээ гэдэг чинь яг л түрүүний хэлсэн жижиг үйлдэлээс л эхэлдэг. Залуучуудын хувьд хүрээлэл гэдэг ер нь их чухал зүйл муу юм уу? Оюутан насны хүрээлэл, найз хамт олон энэ бол үнэхээр амьдралын бас хамгийн чухал хэсгүүд энийг юм билээ ялцчихгүй. Хүмүүлэгт ороод үнэхээр хөгжөөд сайжраад мундаг ахис дэвш болоод салбартаа анхдагч манлайлагч болох юм уу? Энэ яг үний юм уу? Манай сургуулийн оюутнууд ер нь бол гайгүй найрсаг гэж. За сайн байцгаана хүмүүс үзэгчтэй манай сонсоё суралцъя подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид нараа одоо мундаг эрдэмтэн профессор, мундаг шинжээч судлаачтай авчирлгүйгээр за маш хөөрхөн, за маш сэтгэл татам хоёр зочин урьж авчирсан байгаа. За хоёр зочинтайгаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өөрсдөө гоё одоо богинохон танилцуулаад эхлэе та. За сайн байна уу? Хүмүүлийн ухааны сургуулийн олон улсын харилцаа хөтөлбөрийн 3 гэхүү 4 гэхүү. За 4-р курсын оюутнууд байна. За оюнгаа гэдэг. За ангич юм гэдгээ ихч нар нь байна. Тэ одоо 4 чинь ихч нар гэж ярих нь зөв л дээ ялтчих ба тэ. Одоо ингээ манай сургуулийн хамгийн настай оюутнуудын донд орж ирсэн юм аа. Тэгэхээр ярилцах сэдв бол үндсэндээ оюутнуудын хувьд их орон сэтгэлгээний талаар, шилжилтийн талаар, клубтэй байхын давуу талын талаар, хамт олон найз нөхдийн талаар ярилцсан гэдээ бид нар бол энд сууж байгаа. Тэгэхээр одоо шууд асуулт хариултаа аваа явах уу? Та хоёр эсвэл өөр гоё юм ярмаар байна уу? Ярихыг хүссэн зүйл байна уу? Нөө саяны сэдв донд чи ингээ уусаад басаа. Тэгээд сэдв донд руу уус харуулчих. За их орон сэтгэлгээ. Залуучууд дотор үндсэндээ шууд амар хаард сэдвэр эхэлж шүү ойлгож байгаа тест тий. Залуучууд донд ялангуяа одоо та хэдийн насны үеийн хүмүүст гэдэг чи одоо үндсэндээ бол нэг 20-с 22 насныхны гэсэн ойлгоно шүү дээ. Тий. Манайхан бохоор бол нэг юм 28-аас 30 насныхан болж байгаа дээ. Тий. 20-с 22 насныхны дунд сүүлийн үед нэг зүйл аягүй ажиглагддаг болсон. За амар хүн сэдвэр эргэж орж байгаа. Юу гэхээр залуучууд дотор их оронч сэтгэлгээ байхгүй болж байгаа юм шиг. Монгол гэхээр л нэг болж бүтэхгүй газар их хүнс шиг тий хурдхан л бараг явах юмсан болох юмсан хил даваад гараад явах хинт ч хэрэггүй монгол хэл сураа яах юм гадаад хэл сураа л та ирээдүйд амьдрахгүй гэдэг ч юм уу иймэрхүү хандлагад ажиглал ер нь сүүлийн үед айгуу дамгаалж байгаа ажиглагдж байна манайхаа ер нь ажиглагдж байгаа тий. За тэгэхээр энэ талаар ер нь юу гэж бодож байна? Ер нь яагаад залуучууд ийм их орон сэтгэлгээ байхгүй юм шиг болчих вэ? Үздэг хардаг кино орчин уу юу? За миний бодлоор их орон сэтгэлгээ яг 100% хүнд байхгүй гэж хэлж болохгүй юм санагдаж байна. Залуучууд тэр тусмаа Монголын бараг бүх хүмүүс сэтгэл дотор нь зүрх дотор нь за их орон сэтгэлгээ тодорхой хэмжээний байсаар ч байх болно. Харин тэр нь их бага хэмжээгээрээсээ гадна ямар зүйлээр их орон сэтгэлгээ нь гарч ирж гэн гэдэг нь амар сонирхолтой байдаг юм л да. Миний хувьд жишээлбэл их орон сэтгэлгээ ихээр амар том зүйлийг төсөөлөд тахгүй. Хамгийн наацхийн залуучууд бидний одоо хандлагаар нь их оронч гэдгийг юм харах тэр үнцгэн тэр цаг хугацааны алидыг ирсэн болов уу гэж боддог. Оюутнууд бид нар тэ сургуулийн орчинд их оронч гэдэг одоо сэтгэлгээг зөв хандлагаар л илэрж байгаа болов уу гэж бодож байгаа байхгүй юу. Заавал өнөөдөр жагсаа цуглаа ингээд талбай дээр жагсаа тэгээ том зүйлэр харахгүйгээр за наад захын бид нар хичээлд орохдоо сургуулийн ангийнхаа хаалгыг тогтдог ч юм уу тий багшаагаа хүндлэх ээж автагаа зөв харилцах гээд за наад захын бидний мэдэх хогоогийн савндаа хийх за бусдыг одоо хүндлэх гэдэг ч юм уу энэ жижигхэн зүйлээс өнөөдөр их орон сэтгэлгээ бусдыг одоо хүндлэхээс зөв хандлагаас өнөөдөр залуучуудын яг эхлэн болж байгаа юм болов уу гэж одоо дүгнэл сууж байна. Зөв. Тэгэхээр үндсэндээ хандлага сайтай байх нь их оронч байхын үндэс болно. Тэгэл ер нь бол яг өнөөдрийн залуучуудын хандлага ямар байна? Бид нар энийг яаж тэгвэл сайжруулж болох юм? Ер нь энийг хоёр юу гэж бодож байна? Ямар ч байсан залуучууд гэхээс илүү эхлээд бага наснаас нь эхэлж ярих зүйтэй байх. Яагаад вэ гэхээр
яг төлөвч байгаа үед нь ч юм уу яг ингээд баг балчин насанд нь зураг телевизэр ч юм уу одоо ямар нэг олон нийтийн сүлжээр хэвлэл мэдээлэлээр маш их гадны соёлыг одоо түгээж зөөлөн хүчийг их гаргаж ирж байгаа. Энэ хүүхдийг сэтгхүйд нөлөөлөөд цаашлаад одоо өөрийнхөө улсын соёлыг одоо үнэт зүйлийг мартахад хүргээд тэгээд нөгөө их оронч гэсэн үзлийг бол ер нь бол баг зэрэгээр дарж дарангуулж байгаа гэж би харж байгаа. Тийм учраас ер нь анхдагч одоо хүрээлэл хүүхдийн гэр бүл тийм гут гэр бүл мэдээж гадны соёлыг харуулж болно. Гэхдээ тэрнийхээ хажуугаар давхар өөрийнхөө улсын соёлыг түгээж чи Монгол хүн шүү гэдгийг бас давхар сануулж явах хэрэгтэй байх. Яагаад гэвэл одоо хүн болох багаасаа унаг болох унаганаасаа гэдгээр бага байхаас нь л эхэлж ер нь яг энэ их оронч сэтгэлийг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Хүнсний дархлааг нь хизээж унахгүйгээр тийм сайн тогтоож өгөх зөв байх гэж бодож байна. Яг зөв. Тэгэхээр хүүхд байхаас эхлэх ёстой. Энэ бол угаасаа ялтч байгуу том сэдв. Ер нь бол ингээд судлаад үзэхээр эх орон сэтгэлгээ хаанаас эхэлтийн бэ гэж судлаад үзэхээр л тэр хүн болохоос эхэлнэ энэ төр яриад байдаг шүү дээ. Тэ багш нар ч энэ талаар ер нь зөндөө ярьдаг баг. Тэгэхээр нөгөө хэрвээ бид нар баг хүүхдээ хэрвээ баг балчир наснаас нь эхлээд эх орондоо хайртай байх, эх орондоо ядаж юу гэдэг сэтгэлгээ гоё байх, хандлага сайтай байхаас эхлүүлээд хүмүүжүүлээ гэдэг. Тэгэхээр одоогийн залуучууд дээр яг энэ ер нь хэр байна? Энийг та хоёр ер нь юу гэж харж байна? Анги хамт олон найз нөхөд ер нь хэр хандлага сайтай байна? Ер нь хэр их оронч байна? Боддоор харахад. Яг хамт олон ангийн хүүхдүүд их орон сэтгэлгээ тэр яг юу гэж одоо илэрхийлж харж байгаа гэдэг чухал ах л та. Яг ингээд одоо нэг хүрээлэлд ороод хамт олонд ороод ангийнхантайгаа байлаа гэхэд за өнөөдөр яг манай үеийнхэн залуучууд за би их орончоо гэд ингээд гараад ирэхгүйгээр те дотроос ботдгол байх гэж би хараад байгаа. Хүн болгоныг нөгөө мэдхгүй штэ бид нар ч оюутан болохоор нөгөө бүгдийг танихгүй болоо ч юм уу. Гэтэ тодорхой хэмжээний яг тийм зөв хандлагатай яг их орноо гэд одоо хөгжүүлэхийг хүссэн тийм яг хөгжихийг хүссэн тийм залуучууд ер нь байдаг тодорхой хэмжээний. Бүгд гэж хэлэхгүй ч гэсэн. Гэтэ тэр олонхын мастад биш дотор нь бол байдаг л гэж би хараад байна. Гэтэ энэ яг их оронч гэд ингээд байгаа зүйл өнөөдөр одоо хичээлдээ таслахгүй ирснээрээ одоо диплом авснараа тий сургуулийн амжилтаа төгснөөрөө за энэ цаашаагаад одоо манай Монгол улсынхаа одоо ямар ч одоо үйлдвэр компанид орсон ч байдаг чи яг их орноо хөгжүүлж байгаа хамгийн чухал зүйл бол өнөөдөр өөрийнхөө төлөө сургуультай ирээд суралцаад төгсөөд ажлын байранд гараад энэ чинь ингээ боловсрогдож гарч байгаа бүтээгдэхүүн болж байгаа нэг бас энэ ингээд өнөөдөр их оронд хэрэгтэй нэг иргэн мал төлөвшөж байгаа гэж. Тэгэхээр нэг ийм сонирхолтой асуудал байна л да. Хичээл ороо явж байхад гадуур жигсаал цуглаах болж байгаа байхгүй. Янз бүрийн жигсаал болж байна. Нэг ийм албан бус статистик хэлэхэд 2000 оноос хойш Монгол улсад нийтдээ нэг баруун 900 гаруй 90 гаруй гэж би санаж байна. 100 арай хүрээгүй санагдаж байна. 90 гаруй том баг жигсаалууд болсон байгаа даа. Тэнгүүт одоо Facebook айгүй өндөр хөгжсөн байгаа энэ үед ингээд оюутнуудтай ярилцаа суучингот би барыг та нарын сайн сайхны төлөө гарч жагслаа. Би маргааш ирэхгүй. Тэ би одоо хичээлд ирэхгүй. Би одоо жагсан талбай дээр хон суун барыг тэнд амьдрын ухааны юм ярьж байгаа байхгүй. Сонирхолтой сэдв. Тэгэхээр одоо магадгүй та хэдийн найзуудын дотор хүрээл дотор ч нэг юм ажиглагддаг. Тэмцэл ер нь одоо хамгийн их орон сэтгэлгээний үндэс центр гэж боддог. Жагсах, цуглах, тэмцэх, дуулаа нэгтгэх. Энэ тийм ер нь ярьж байна уу? Ер нь та хоёрын найзууд дотроос ер нь тийм байна уу? Энэ ер нь үнэхээр бодит байна уу? Энийг юу гэж бодож байна? Юу штэ манай нэг найз бас байдаг хгүй юу? Бас ингээд саяны одоо нөгөө нэг талбай дээр 21 хоног босно доктор хамархан жигсаал гэлээсэн штэ. Тэнээр ингээд хоолоогоос хөтөл арилсан байгаа хгүй юу? Оройн уулзаад тэгээ хоолон гарахаа болцсон. Хоолоо чи яатсан бэ гэдгсэн чинь жигсаад нэг усны. Тэрийн нөгөө нэг яг үнэхээр жигсаад одоо өөрийгөө илэрхийлээ. Яг чин сэтгэлээсээ ингээд очиж загсаж гин үү? Тэр хүүхэд өөрөө яг энийг яг их орныхаа төлөө хийж гин үү гэдэг дээр л тогтоод байгаа юм л да яалтчгүй. Гэтэ яг тэр хүүхэд өөрөө яг чин сэтгэлээсээ очоод жагсаацуулаа хийх чинь бас нэг усны илэрхийлэл шүү дээ. Тэр үүсэхгүй. Хамгийн гол тэр хүүхэд үнэхээр өөрөө яг жагсыгээ загсаж гин үү? Тэр хүүхдийн яг дотоод тэр одоо мэдрэмжүүгээр л гарах. Яг их орон сэтгэл гэдэг зүйл ямар ч байдлаар хүнээс гарч болно. Тэрний нэг нь л жагсаал цуглаа. Нэг хэлбэр нь гэж хараад байна. Энийг та юу гэж бодож байна? Миний хувьд бол
яг миний найзууд донд бол тэмцэн яг их оронч сэтгэлээ гэж боддог хүн байхгүй ч гэлээ ер нь залуусыг хараад байхад дийлэнх нь яг тиймэрхүү байгаа талбай дээр гарч агснараа ч юм уу ямар нэгэн тийм улс төрийн үйл ажиллагааны эсрэг хөдөлгөөнүүдэд оролцсноороо их оронч сэтгэлгээтэй байна гэж үздэг. Тэр бол яг уянгагийн хэлгээр бас нэг илэрл байж болох ч яг мөн үү гэвэл биш байхгүй. Яагаад вэ гэхээр их орон сэтгэлгээ гэдэг чинь яг л түрүүний хэлсэн жижиг үйлдээс л эхэлдэг. Заавал нэг том юм зүйлд оролцохгүйгээр гол нь жагсаал юуны төлөө яг ямархуу байдлаар явж байгаа нь айгүй чухал байх. Магадгүй юм 50 жагсаал яг ингээд 50 үр дүнд хүрэх гээд яг ингээд боломжоор очоод зогсохын зүгээр. Тэрнээс бусдыг урайлан дуудах эсвэл тэгээд хорхирох тиймэрхүү үйлдэлүүд гардаг штеп. Тэр бол тиймэрхүү жагснаар бол яагаад ч их оронч хүмүүс гэж бол харахад жоохон бэрх байна. За яг хөө тэгэхээр нөгөө их оронч сэтгэлгийг бид нар бол өөр өөрсдийнхөө орол харж байгаа баг. Магадгүй зарим хүний хувьд жигсэж тэмцэж цагаан хоолой бариад лоозонгоо ингээд өлгөөд явж байхын магадгүй хамгийн одоо тэмцлийн дээд хэлбэрч байж болно. Зарим хүмүүсийн хувьд ялч зөв хандлагатай байх нь дээд хэлбэр. Зарим хүмүүсийн хувьд магадгүй одоо юу гэдэг газар шорондоо хайртай. За арай учир зүггүй шороо бариад чулуун усаад байгаа юм шиг. Тэр нь бол энийг бас бид нар өөрөөр ойлгоо. Тэр болгоныг бас бид нар шүмжлээд байх нь ч бас хайшаа яалтчгүй те. Хүн болгоны хувьд өөр байна. За илүү арай сэдвүү жоохон зөөллөө. Тэ арай зөөлөн сэдвүүр орё. Их орон сэтгэлгийн үнэхээр залуучуудын дотор байгаа юм байна гэж би бодлоо. Сая тоор ярнаас сонсоод байгаа. Өөр л илэрч байгаа болохоос биш байгаад байна. Гэхдээ магадгүй бас залуучуудын хувьд хамт олон найз нөхөд тэр хинтээ нийлж ин найзалж ин явж ин гэдэг бас айгүй чухал хүчин зүйл гэж бас багш хүний хувьд сүүлийн жилүүдэд айгүй ажиглагдаж байна. Ялтчгүй маш мундаг хичээл хийдэг хүмүүстэй нийлсэн их мундаг хичээл хийдэг юм шиг байна. Тэгээ маш од хичээлээ тасалдаг хүмүүстэй нийлчээр хичээлээ тасалдаг юм шиг байгаад байна. Тэгэхээр энэ залуучуудын хувьд хүрээлэл гэдэг ер нь их чухал зүйл мөн юм уу? Энийг ер нь тоо юу гэж харж байна? Нэг тийм хүмүүс байна шүү дээ. Одоо би айгүй муу найзуудтай гэхдээ би их мундаг явж байгаа учраас найзуудыгаа шаварнаас татаж байгаа гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр зарим хүмүүс ярьж байна. Ер нь хүнийг найзаар нь дүгнэ, найзаар нь үнэлтэй энэ хинтээ нийлж чинь тэр нь жишээл болно гэдэг ч юм уу. Энийг ер нь тоо хоёр юу гэж харж байна? Бүр яалтчгүй үний юм бэлээ. Яг оюутан болчоод нөгөө бидний хэлдэг third space гэж хэлдэг байхгүй юу? 3 дахь орон зай. Энэ бол бүр ингээд оюутан гэлтгүү ажлын байр 10 жил гээд бүр хамгийн чухал орон зай юм билээ. Миний хувьд бид нар зөвхөн одоо хичээл сургууль гээд хоёрхан төрөлд яваад тахгүй. Яг 3 дахь орон зай хүрээлэл ямар байна гэдгээс шалтгаалаад бидний сайн хэлээд байгаа хандлага за нөгөө хичээл сургуулийн амжилттай хөгжих, хувийн хөгжил шаалаад нөгөө амьдралын найз нөхөд гэдэг одоо тэр субъект руу бид нар хамгийн их нөлөөлж яадаг юм билээ. Яа нөгөө алтны хажуудах гуйл шарлан гэчээр оюутан насны хүрээлэл найз хамт олон энэ бол үнэхээр амьдралын бас хамгийн чухал хэсгүүд энийг юм билээ ялцчихгүй. Тэндээсээ яг суралцаад одоо хөгжөөд. Гэтэ яг заавал манай найз онд сурдаг. Тэгэхээр би заавал онд сурах ёстой гэсэн одоо хандлагаар биш. Чи үнэхээр яг зөв хүрээлэлд орчих юм бол чи өсөө өсөөг өөрөө тэгж сурмаар санагддаг. Нэг өснө. Зөв тийш орчих юм бол би заавал хичээгээд ингээд шаардлага байхгүй. Чи өөрөө зөв хүрээлэлд орсноо яаж мэдгүй гэхээр чи зөв өөрөө хүссэн ч хүсээгүй ингээд өөрөө хөгжиж өөрийгөө ингээ боломжууд шингэж гарч ирдэг гэж харддаг юм байна. Одоо яг 3 дугаар 4 дугаар курст ороод ингээд өндөрлөгөөс харахад аль курст явж байгаа шиг байна шүү дээ. Энэ өндөрлөгөөс харахад хүрээлэл үнэхээр бас чухал юм билээ шүү манайхаа. Тэгэхээр зөв хүрээлэлд орчуулж аяндаа одоо зөв тийшээ зөв алхамаар явж байгаа гэж өөрийгөө дүгнэхэд алцахгүй. Магар бол их оронч оюутнуудтай найзлж байгаа амар оронч гэдэг шиг юм. Миний хувьд бол саний хийсэн айгүй зөв хүрээлгээд гэхдээ он сурдаг хүүхдтэй нийлээгээ тэр зөв хүрээл болоод жоо хичээлдээ тар хүүхдтэй нийлээгээ тэр буруу хүрээл болно гэсэн зүйл байхгүй. Гол нь зөв гэдэг үгөө яаж тодорхойлох нь тэр хүний өөрийнх нь сонголт. Гол нь тэгээд тэр хүнийг ямар нэгэн байдлаар доош нь хийх ч юм уу ямар нэг байдлаар уруудуулах тийш нь хандахгүй одоо дээш нь хөгжигдөн тусалдаг хүмүүст хамгийн зөв хүрээл гэж бодож байна. Тиймээс одоо магадгүй муу сур дүнтэй нийлээд муу сураад байна. Жохон тиймэрхүү хүүхдүүдтэй нийлээд буруу замаар орох гээд байна гэдэг бол тэр хүний л асуудал. Яагаад гэвэл тэр хүнд өөрийн гэсэн үзэл бодол байр суурь явах зам байхгүй хүнийг дагаж явж гинэ гэдэг чинь ер нь бол хувь хүний өөрийнхөө сэтгэлгээ сэтгцтэйгээ жохон анхаарах шаардлагатай болов гэж бодож байна. Гэтэ хүрээл бол үнэхээр чухал зөв хүрээлэл сонгох хэрэгтэй. Тэрнээс биш хичээлдээ сайн эсвэл мундаг лаг хүүхдүүд биш зүгээр сэтгэл сайтай өөрийг нь хөгжөхөд тус нэмэр болдог төлөв зовдөг хүмүүсээ л өөрийгөө хүрээлэх зөв байх.
Одоо үндсэндээ гэтээ одоо хүмүүс ингээ харж байхад яагаад байна л да. Би хөгжих сонирхолтой болохоор хүрээлэл татдаг биш. Ер нь зорилго нэгтэй байх нь аюул чухал юм шиг байна. Сонирхол нэгтэй байх. Тэ адилхан хөл бөмбөх дуртай байх ч юм уу, адилхан одоо дуу хөгжим дуртай байдаг ч юм уу. Энэ бас хүрээлэлээ сонгох нэг том хүчин зүйл юм шүү. Тэ яг тэгж гэнэ үү те. Та хоёртаас илэрч гэнэ үү? Тэ гоё яриа нийлдэг байх чинь бас гоё шүү дээ те. Одоо чинь та хоёр чинь нэг фракцгээд байгаа шүү дээ. Аюул том фракцгээд байгаа шүү дээ. Тэгэхээр танай фракц дотор одоо бүгд хөгжих хүслээр мэлцэлтэй гэж ойлгож болно. Тэ бас бүгд адилхан темптэй, vibeтэй гэж бас ойлгож болно. Тэр жоохон өөртөө бүгд өөр vibeтэй. За Ер нь яг фракц манайхан чи ингээд салганаад тэгээд тусгаарлаад байсан юм бол байхгүй. Бид нар зүгээр одоо саяны хэлдэг шиг vibe type нийлсэн дэч биш. Саяны хэлсэн шиг нэг зорилготой гэх юм уу? Нэг одоо найзлахад цаанаасаа нэг тийм мэдрэгддэг байхгүй юу? Жинхэнэ одоо манай адлын хүн байна гэдэг ч юм уу те. Гэтэ нэгэн жишээлбэл ингээд хичээлдээ бидний голч нэгээр өндөр хичээл мчээлтэй лаг хүүхдүүд бол биш мэдээж. Тэгээд ерөөсөө мэдээж нэг нь ингээд доош нь одоо жоохон доор явж явах ч нөгөөдхөө татдаг ч юм уу те. Ингээд яг хамттай нэг хөгжихийг эрмэлздэг. Зөв. Яг гоё. Энэ баг хангалттай шүү дээ. Нэг нь доош унж ахад нөгөөдхөө татдаг ч юм уу. Нэг төсөл тэмцээн гараад найзтай ийш орё гэдэг ч юм уу те. Яг ингээл цаанаас нэг юм байдаг юм аа. Яа. Одоо тэгэхээр нэг юм байгаад байна. Манай сонсож суралцаад орж байгаа ханхны биш хоёр дахь оюутнууд та нар. Өмнө нь дог орсон. Тэ үтсэн гэж найдаж байна. Харсан баг. Тэгэхээр дог бол орж явахд 2 дугаар курс байсан. Хоёр бол одоо би бол 4 гэж хэлээд байгаа шүү. Тэ 4 курс үү. Тэгэхээр миний тойрос асуух гэдэг байгаа зүйл юу гэхээр би тойрос зөвлөгөө авах гэдэг л да. Манай дугаарыг одоо магадгүй хүмүүнлэгт орох гэж байгаа оюутнууд хүүхдүүд 10 жилээ яг төгсөж байгаа оюутнууд хүүхдүүд одоо яг яаш өгөөд би ер нь хүмүүнлэгт орё гэхдээ би яг ямар орчин ямар нөхдүүд намайг хүлээж байгааг мэдэхгүй байгаа болохоор одоо би орох уу юу гэдгээ шийдэж яваа улсууд байж магадгүй. Өмнө нь бол дандаа л багш нар судлаач эрдэмтэн түүх профессоруудтай уулзаал нөгөө хэд нь дандаа судалгаа яриад л иймч байвал гоё тиймч байвал гоё гэж ярьдаг байсан. Одоо ер нь бол яг дойгоос эхлээд тойр бол дуусах гэдэг л да яг нэг юм гоё анаа нарын зөвлөгөө. Хүмүүнлэгт орохын за сургуулийн PR болчих واخ. Гэхдээ яг зүгээр ганц удаа дурдаад өнгөрсөндөө ч яг. Ер нь бол манай контентын гол зорилго бол сургуулийг сурталчлах нэг чухал биш зүгээр одоо үндсэндээ мэдэх хэрэгцээг хангах шаардлагатай байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь хүмүүнлэгт ороод яах юм? Энд орох нь ямар хэрэгтэй юм? Сургуульд орохоор баг аюу олон их сургуулиуд л клубтэй. Манай клубүүд ер нь ямар онцлогтой? Ямар хэрэгтэй? Хүмүүнлэгт ороод үнэхээр хөгжөөд сайжраад мундаг ахицдагч болоод салбартаа анхдагч манлайлагч болох юм уу? Энэ үний юм уу? Энийг нэг яруу тодор чин үнэнгээр нэг сайхан яриад өгч. Энийг бол одоо 10 жил 12 дугаар төгсөж байгаа хүүхдүүд магадгүй дараа жил 12 төгсөх хүүхдүүд үзэж магадгүй. Тийм учраас тэдэндээ зориулаад нэг анаа зөвлөгөөнөр. Ер нь бол манай сургуулийн нэг том давуу тал гэх юм бол цахим танхим хоёр ингээ хосолсон хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг учраас хүмүүс бодохдоо цахимаар юм сурах юм уу ч гэдэм үү ер нь жоохон сөрөг хандлагатай байдаг. Гэхдээ энэ юу хөгжүүлдэг гэхээр оюутан өөрөө бие дааж суралцах тэр чадруудыг аягүй сайн хөгжүүлж өгдөг. Тэрнээс гадна нөгөө цагийн менежментийг аягүй сайн тохируулж өгдөг. Магадгүй тэр оюутан ямар хуу зүйл тоолж байгаа мэдгүй учраас ажиллаач хийдэм үү эсвэл өөр сонирхлоо хөгжүүлэх ч юм уу бусад одоо цаг гаргах боломж нэгт гарч ирж байгаа. За тэгээд хоёрт гэх юм бол манай сургуулийн оюутнууд ер нь бол гайгүй найрсаг гэж харж байгаа. Ангингасаа хамаарат зарим анги бол нэг 10 хэд 20 хэд хүүхдтэй, зарим нь 100 гаруй хүүхдтэй ч байна. Гол нь тэр хүүхдүүдийг клубүүд нь аягүй сайн нэгтгэж өгч чаддаг харагддаг. Ямар ч одоо заавал тийм мэрэгжлийн клубүүдээс бусад бүх клуб бол мэрэгжил одоо нас курс заахгүй бүх хүүхдүүдийг авдаг учраас хоорондоо холилдоод ингээд найзлаад явах аягүй боломжтой. Тэр нь яаж гардаг вэ гэхээр одоо магадгүй өөр ангийн хүүхд тэр хүнтэй аягүй гоё vibe нийлдэг байж болно шүү дээ. Тэнгуут клубээрээ дамжуулж танилцсан. Яг хөө эхний ээлжинд бол хүүхдүүд хэлэхэд яалтчгүй ичдэм юм хүнтэй очиж юм ярьж чадахгүй ингэж хараад за нэг 2 3 семинар хичээлээ таслахгүй суучгаад тэгэл яг нэг хүүхднүүд нь харагддаг байхгүй. За энэ яг дэжгүй юм байна. Энэ хүүхдтэй л очоо найдалж тэгээ багийн ажил багш хаваарлангууд
За энэ хүүхдээ нэг баг болчих гээл. Тэгэл нэг баг болж эхлээл тэгээ найзлдیں۔ Дөө. Тэгэл IG-г нь аваад, Facebook-ыг нь аваад чатлаад цаашаа тэгэл байнга минь дотцтой явж ил. Тэгээ тэр нүдэнд өртсөн хүүхэд чинь найз чинь болно да. Хамгийн гол нь тэр хүүхдтэйгээ баг болоорой. Нэрээ тийм те. Одоо энэ нэг хүүхдүүдийн дунд тийм яриа шүү дээ. Бидалтай хамтрагчаа сонгох нь амьдралын ханаа сонгохтой барыг адилхан байна. Тийм яриад шүү дээ. Онгойг хувьд ер нь хүмүүнлэг хэр сургууль байна. Ер нь чи одоо ер нь чиний кейс намтар их гоё шүү дээ. Ер нь ингээд башин судлаад үзэж яхад оюутнууд нэг шилждэггүй шүү дээ. Сургуулаас нэг амархан солиод байдаггүй. Бид нар бол 10 жилдээ бол өстой шоу шиг нэрсэн. Тэнд бага ангита бараг 3 сольсон хүүхэд байна. Тэнд 10 жилийн хугацаанд 7 удаа шилжсэн хүүхдүүд хүртэл байна. Их сургуульд бол орж ирээд нэг шилжиж байдаг хүмүүс байдаггүй. Уянгагийн хувьд бол хоёр их сургуулийн нөр үзэж байгаа юм үед. Тийм. Одоо усыг харьцуулахад бас харьцуулж чадахгүй шүү. Ялцчихгүй. Үнэ. Би чи 10 жилдээ 6 сургууль шилжижээлээ. Их сургууль бас шилжилтийн амьдрал нэгээр дууссангүй. Нөө шилжиж явлаа. Гэхдээ яг шилжээд явахын бас нэг авууштай зүйл нь амар тийм харьцуулт хийдэг болчтой юм лээ. Гэтэ харьцуултыг би ямар нэгэн хүрээлэл сурагчид гэхээс илүүтэйгээр хамгийн түрүүнд юуг нь одоо харах нь чухал вэ гэхээр би багш нарыг л хамгийн түрүүнд сайн гэж хэлмээр байна. Багш нар гэхээр угаасаа сургуулийг зааж байгаа хамгийн том хүчин зүйл юм байгаад байгаа байхгүй юу? Бид нар хичээлээ бидэрт багш нар ордог те. Тэгэхээр багш нараас шалтгаалаад тухайн сургуулийн рейтингээс шалтгаалаад нөгөө чанартай гэдэг зүйл гарч ирээд явж байгаа. Тэгэхээр яг хүмүүнлэгийн ухааны их сургууль гэдэг энэ сургуулийн хувьд бол хамгийн түрүүнд би номер 1 зүйл сонгостой шалтгааны ялдагчгүй багш нар гэж хэлмээр байна. Багш нарын хандлага, тэгээ хариуцлага, тэгээд яг чанартай хичээл, тэгээ нэг усны зөвхөн хичээлээ захгүйгээр юм багш нар нэг усны амьдралын яг багш нар байж чаддаг юм болов гэдгийг амар том харж байгаа хгүй юу. Магадгүй зарим сургууль дүнгээ тавьчаад ингээд сургаггүй алга болгоод ч ингэж байдаг бод хүмүүнлэгийн багш нар бол хичээлээс гадна бас хамгийн сайн бас найзууд байж чаддаг юм болов. Тэр тусмаа бусад сургуультай харьцуулахад бол яг багш нар бол үнэхээр нээлттэй бөгөөд хамгийн одоо яг зөв тийшин чиглүүлдэг багш нартай гэж хэлмээр. Зөвхөн одоо магадгүй яг 12-оор төгсөж байгаа дүү нар маань байж магадгүй мэдлээ сонгож чадахгүй юм уу те. Хүмүүнлэгт орж ирснээрээ чи ганцаардахгүй. За энгийн найзууд гэдэг ингээд тэр чинь яг цаг хугацаанд л гарч ирэх. Угаасаа бусад сургууль ч гэсэн шууд орж ирээд найзуудтай болоод би талтаа хамгаалаад гэсэн юм бол байхгүй. Хамгийн түрүүнд чи юу зардаг багштайгаа л харьцдаг тий. Тэгэхээр энэ боломжийг бол яг багш нараар дамжуулаад энэ сургуульд олгож байгаа нь хамгийн том давуу тал. За мэдээж 2 дугаар түүнийгээ дагаад маш олон клубүүд байгаа. Бүх клубүүд нээлттэй байдаг. Ямар нэгэн одоо P гэж байхгүй шүү дээ. Орохын тулд ийм тийм ярьслага тий. Яг зарим клубүүд байж болно. Зарим нээлттэй клубүүд байж болно. Тэгээд их сургууль 10 жилдээ тийм сонирхолтой байж байгаа. Их сургуульд ороод тэр нь хаагдана гэсэн ойлголт байхгүй. Тэр сонирхлоороо чи хөгжүүлээд явах зөндөө клубүүд хүмүүст бараг 30 гаруй клуб байдаг юм лээ. Хөө тийм үү? Би өөрөө тоолж байгаа юм биш үү? 27-8 байлоо. Тэгээ ч юм бoo ямар олон клуб те. Ямар ч мэрэгжилд орсон бэ? Мэрэгжлийн чинь клуб байгаа. Түүний чинь ажил сонирхлын чинь клуб байгаа. Тэгээл хэрвээ спортын хичээлд бол спортын клуб хүртэл байгаа. Тэг ч юм уу те. Тийм бусад одоо миний хуучин байсан сургуульд ч юм уу зарим бас клубүүд юм хязгаарлагдмал байсан. Хүмүүнлэгт бол бас яг бидний ингэ сууж байгаа студ хүртэл сэтгүүл зүүн хүүхдүүд гэдэг ч юм уу те. Яг энэ сэтгүүлж болох байгаа хүүхдүүд ч юм уу нээлттэй ийм орон зайн ингээ хүүжих орон зайн бүгд байгаад байгаа амар том давуу тал. Яг яг хичээлээ сонгоод суралцаад академик боловсролоо авахынхаа хажуугаар чиний яг энэ хоёр дахь бололцоогч юм бол бүгдийг нээж чадчихагаа сургууль гэж. Оо яа. За. Нөө яг нөө амар их оронч гэдэг шиг сургуульч юм байна. За одоо тэр хэдэл юу юм? Жохон болохгүй талаас нь ярилцъя заа. Одоо жинхэм аливаа зүйл бас сул талтай байх ёстой шүү дээ. Тэ дандаа л бүх юм тулцсан гоё байна гэж байхгүй. Зарим нэг сул тал бол байх ёстой. Тэр талаар хэдүүлээ одоо ярилцъя. Сургуулийн сул тал гэх юм бол манай сургуулийн 2 дугаар байрал засвар хийгээд хайцсангүй гоё суралцаа таатай орчин бий болгосон боловч анги танхимд орж хичээлээ хийх боломж олгодгүй жоохон хүндрэлтэй санагддаг. Сул анги зөндөө байсаар байхад оюутнууд тэнд ороод хичээлээ хийдэг ч юм уу чөлөө цагаа өнгөрүүлэх боломж их хомс номын санд байнг ороод хичээл хийх боломж яагаад гэвэл тэр чинь чимээгүй орчин. Маг хамтолноор ингээд юм яриад ярилцаа суух гэхээр тийм тухтай
танхимаар хангаж өгдөггүй. Тэрийг бол жоохон сургуулагч юм уу магадгүй чадны хүмүүс нь анхааралтай авах хэрэгтэй баг. Тэгээд хоёрдугаар байр бол бусад байрыг бодох юм бол гэрэл үзэм сайтай. Тэгээд сүүлийн үед манай сургууль бол би даал тэр хүүхдүүдийн нөгөө нэг бусад бүтээл сэтгэлийг хөгжүүлэх зорилгоор айгүйх подкаст хийлэгдэх ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байгаа. Тэнгууд гоё тийм таатай орчин хайгаад хоёрдугаар байр нь ер нь бол гэрэл сэдэр айгүй гоё таардаг байхгүй юу. Тэнд анги олох гэж хэвээ сүүлийн цагийг завсралтал коридорт нь хүлээдэг, ороод ажил хөөгдчихдэг. Тиймэрхүү кейс зөндөө байгаа. Би өөрөө хөөгдөд гарч исэн тохиолдол нь 2 удаа хөөгдсөн, 3 дахь дээр амжилттай подкаст хийсэн байдаг юм аа. Тийм учраас анги тахимчинд нь бол оюутны суралцахад зориулагдсан болохоос ш оюутны хөөж гаргаад цаатаад явах тийм зориулттай зүгээр нэг өрөө биш болохоор бид нар бол суралцах хугацаанд мэдээ төлбөрөө төлсөн учраас энэ таатай анги танхимуудад чөлөөт цагаа бас өнгөрүүлэх хүсэлтэй байдаг. Тэр маань ингээд сайн хангахдаггүй байгаа ч сэтгэл дундуур байдаг. Яг зөв. Нэрээ бас өөрөө шийдлэхээр гинт санал багшноос өмнө хөдөө аж ахуй сурдаг байхад тэнд бол нэг хоос анги байх юм бол шууд гүйчихэд орой 9 сар хүртэл суучдаг байсан байхгүй. Тэгээ нэр хүмүүлэгт оюутан болж орж ирээд тасч нэр ингээс анги болтдгоо. Осон ч гэсэн эгч нар зайлаа гар яв гэж уулчдаг. Тэр нэр бас яг үнэн шүү нэрээ. За. За хүмүүлийн мэдээж бүх зүйл нь яг төгс сайн гэсэн сургууль бол байхгүй шүү дээ. Өнөөдөр байдгаа дэлхийд ч бүх сургуулиуд бүх зүйл нь сайн гэсэн зүйл байхгүй. Муу зүйл тодорхой хэмжээний сул тал байж л. Гэхдээ би тэрийг зөвхөн юугаар илэрхийлэх гэж жишээлбэл манай ингээд бараг 120 гаруй тий 100 гаруй хүүхэд байгаа шүү дээ. 100 гаруй хүүхэд байгаа байхгүй тэр чинь. Жишээл манай өмнөх хуучид сургууль жишээлбэл 10 хэд мэд за 20 хэд мэд гэдэг ч юм уу тий. Нэг бас нэг коллектив жоохон хязгаарлагдмал байж магадгүй гэж бодсон. Нэг бас нэг тэр нь бид нар нөгөө нэг хичээлээ сонгож явдаг. Сонгохдоо зүгээр багш дээрээ очиод анги танхим дээр очиж холдоо суудчихдаг шүү дээ. Тэнд холдохдоо зөвхөн манай ангийнх нь биш 1 2 3 4 бүгд нэг ангид орчдөг юм тий. Энэ яг юу хэлэх гээд байна вэ гэхээр магадгүй яг олон хүүхэдтэй нэг ангид за тэр хүүхдүүд нь хоорондоо ингэж уусч чадахгүй ч юм уу өөр сонирхолтой яг нэг анги гэсэн яг тэр тодорхойлт нь яг жоохон дутуу гарч ирдэг юм болов уу гэж хараад байна. Зөвхөн манай ангихгүй бусад магадгүй танхимынхан тим байж магадгүй. Би ч зөндөө тарз өөрөөр клубын ч хүүхдүүдтэй за найзаатай болж ангийнхан ч яаж юм аа танихгүй шүү дээ. Танихгүй гэж авчдаг байхгүй юу юм уу гэж би тийм аль хүүхд яаж танилцах юм 60 гаруй хүүхдтэй. Тэг ч юм уу те. Энд чинь ингээд за энэ нэг нэг их сургуулийн анги коллектив гэдэг зүйл бас жоохон дутмаг явдаг юм байна да гэж бодсон. Гэтэ энийг зөвхөн нөгөө бид нар найзуудтай бол ингээд клуб те ингээд хүүхэд өөрөө хүсвэл хинтэд найзал болон гэдэг дарцдаг байхгүй юу. А гэтээ яг мэрэгжил нэгтэй тэр 100 гаруй хүүхдүүдтэй те гоё ангийн тийм уур амьсгалдаа болоод тэр чинь хамгийн гол нь бид нар сургуулаа төгсөв тонхны баярыг хийх гэсэдэж таньдаг царайнуудтайгаа дуул авъялаад явмаар шүү дээ. Яг энэ нь магадгүй яг өнөөдөр тэр хүүхдийн нөгөө ганцаараа хоолоо идэж суух ч юм уу. Тэ энэ яг нөгөө нэг дутуу тавслаг тэр яг зүйл нь болоод байгаа юм болов уу? Коллектив нь жоохон муу байдаг юм болов уу гэж ширнэ. Бусдаар бол нэг амар үлдэх юм байхгүй л юм шиг. Бас тийш байлтчихв. Нэрингээс одоо дөрвийнхнаас ингээ асуухаар танаа хэдүүлээ их бид нар 140 үлээ. За чи нөгөө 139-ө таних уу гэхээр би өсрөөл 3-ыг тань нээлгэж чинь. Тэгэхээр ялтчих бас нөгөө олон хүүхэдтэй л байхын онцлог даваа тал гэхгүй сул тал гэх юм уу юу гэхэд онцлог гэх юм уу одоо өрнөц байдал гэх юм уу та. Тиймэрхүү байна. Үнэхээр шууд энийг та эдээс асууя л да. Та нар ер нь ангийнхныгаа хэр сайн таньж байна? Зүс таних хэмжээнд. Бас би групп чатаа гарсан чинь бүр 120 3 хүүхдээс авахгүй юм ч та. Бүх манайх чи ямар олоолаа юм бэ гэд. Тэгээ танихын хувьд гэх юм бол яг нөгөө ангидээ суудаг болохоор зүс таниад байгаа юм. А гэтээ яг ингээд найзлаад хамтраад ингээд бас танихгүй. Тэгэхээр нэг ойролцоогоор нэг 10-аас 12 хүүхэд. А гэтээ зөвхөн ангийнхнаа танихгүй байлаа гэд нөгөө найзгүй танилгүй биш. Ангийнхнаас гадуур зөндөө өөр клуб өөр танихны хүүхдүүдийг таньж хүрээллээ тийж тэлж чинь нэг бас нэг. Гэтэ ангийн хүүхдүүд гэдэг чинь бүр анхдагч хүрээлэгч байх хэрэгтэй байхгүй юу? Анхдагч хорон зай. За анхдагч биш хоёр дахь руугаа хэтэрхий ингээд яваад идэг гэх юм уу. Тэр нөгөө ганцаардмал оюутнууд их үсэд нь штэ чи. Тэ. Нэрээ бас яг тойрыг хэлэхээр бодож чинь л да. Багш нас оюутан байхдаа бид нарт бол хуучаа нөгөө онлайн байгаагүй штэ. Тэр чинь онлайн захим сургалт хийдэг чинь одоо зүүдэл байлаа штэ.
Тэгээд онлайн байгаагүй байхад бид нар нөгөө танхимаар лекцүүд ордог гэсэн. Сургууль дээр орж ирээд суугаад нэг хүүхдтэйгээ ингээд бүтэн семестр тэр цаатлын ширээндээ сууж байгааг хараад ихэр чинь тэр чинь намайг хань биш тэрийг хараад чинь үнэстэй таньдаг болж эхэлж байгаа байхгүй. Одоо та хэдээс ингээд асуухаар үндсэндээ бүр байхгүй. Би баг ангийнхныгаа танихгүй дууслаа. Тэр нөгөө нэг багшийн оюутан байхад ингэж ярьдаг байсан. Оюутан ангийн найз бол насны найз. Ямар ч хүн их сургуулийг ганцаараа төгсөж чаддгүй. Тэгээ заавал тэр нэг юм хамт олон байж гэмээр төгсдөг. Гэтэл бидний кейстер бол одоо тийм юу байхгүй байна. Одоо юу гэдэг ангигүй төгсөөд нь шүү дээ. Үндсэндээ бол тийм насны найз байхгүй. Айгүй олон нэг тийм юунуудтай, царайтай, маш олон мэддэг царайнуудтай тэгээ төгсөөд ах шиг байна. Тэгэхээр яг энэ бас нэг талаараа сургуулийн суултал байж болох юм. Та хоёр ер нь онлайн сургалтын юу гэж хардیں۔ Юу гэж бодож байна талаа? Ер нь бол хүүхд өөрөө бие дагаад суралцаж чадна гэх юм бол асар их цаг хэмнэсэн. Тийм сургалт авахгүй магадгүй хол гэртээ хүүхдүүд төгжээд тэнд 2 цагийг алдчих яхахын оронд хичээлдээ суугаад байж бол бас их цаг хэмж байгаа. Гэхдээ нөгөө талаар гэх юм бол яг саний хэлсэнчлэн хүмүүс чинь нөгөө нэг харилцаа холбоо үүсгэх тэр чадрыг нэлээд буулгадаг бах. Жишээлбэл хүнтэй юм ярих, багштайгаа хэрхэн харьцах, найзтайгаа яаж харьцах, хүрээлээ яаж тогтоох тиймэрхүү зүйлүүдийг бууруулаад ер нь жоохон ганцаардмал ч юм уу эсвэл жоохон тусгаарлах маягтай болгож магадгүй. Яг уу тэр хүүхэд онлайн сургалтанд суугаад тэрнээс гадна хичээлээс гадна өөрийнхөө найз нөхөд гэр бүлтэй харьцаж байгаа ч гэсэн их сургууль дахь тэр орчин болон багш оюутнуудтайгаа харьцахгүй байх ч өөрөө бас жоохон сул талтай. Тийм учраас яг сул тал давуу талч гэх юм уу яг л тэнцүүл гэж бодож 50-50 л байх та. Би бол яг анх хүмүүнлэгт орж байхдаа нөгөө лекц нь онлайнаар гэлэхсах гэх юм онлайнаар юм сурах юм уу тэргээл чи сурахгүй юм шүү гэж бодож байсан юм л да ялцчихгүй. Гэхдээ яг ингээд яг онлайнаар орж байгаа нэг усны суултал хийцлээ давуу тал маш их байгаад байхгүй юу? Байгаад байна. Магадгүй яг анх орж байгаа хүүхдүүд онлайн гэхээр юм сурахгүй саяных шиг хязгаарлагдмал зүйлүүд зөндөө гарч ирээд идэг гэж хараад идэг. Гэтэ эн чинь яг зохицуулах гэхээс илүүтэйгээр эн чинь яг давуу тал гэдгийг харж байгаа хэрэгтэй. Өнөөдөр онлайн болоод байгаа гадны ихтэй сургуулиуд зөндөө л байгаа шүү дээ. Онлайн сургалтууд, техник технологи хөгжөөд эн чинь амар сул тал гэхээс илүү давуу тал болгоод байгаа хгүй тэр чинь. Тэгэхээр энийг нөгөө нэг магадгүй ингээд аж төрөл хийдэг ч бай яг тайм менежмент хийхэд зохицуулж болж байгаа хамгийн чухал зүйл. Гэтэ чинь бүх зүйл нь онлайн бит чинь бид нар лекцээ авчаад семинараа бид нар ярилцж байгаа. Тэр орон зайгийн бид нар нэг орон зайгаар нэг семинараараа тгүүд шүү дээ. Зөв. Тэр бол яг давуу тал байж болно юм бол. Оюутнуудын хувьд нэрнгээсээ лекц онлайн байх нэр амар л байдаг баг л та тий. Чихвчээ зүүж яагаад тий суух нь шүү дээ. Сонсоо суудаг баг. Багш нарын өнцгөөс харахад бол лекц онлайн гэдэг бол тийм сүрэл. Энэ бол тэгэл дуусаа. Ягаад тэгэхээр нөгөө бидний зорилго бол ингээд багш нарт нэг юм далд зорилго байдаг юм шиг байна. Тэр нь юу гэхээр манай оюутнууд надаас илүү гарсан ч барыг тэр гоё. Тэ барыг илүү мэддэг байгаас илүү гараасаа намайг бүр хол хайсан мундаг боловсралтай ур чадвартай тийм боловсруучсан болоосоо гэж боддог баг. Яг ч тэгж боддог. Тэгээ онлайн оюутнуудаа харахаар ингээд бас үгүй юм шиг байна. Айгу хэцүү. Энэ яг юм сураад байгаа мó гэж бодохоор. Тэг санагдаад байдаг байхгүй. Тэгээ яг энэ өнцгөөс харахад бол хэцүү боловч нөгөө талаас бас харахад бол ялч тайм менежмент хийж чаддаг байх нь амьдралдаа их цаг гаргах, сурахтаа бас зөв зохицуулж чадах, онлайнаар сурч сурах давуу талууд үүсэж байгаа. Тэгэхээр нөгөө ялч түрүүнд дурдсан цагийн менежмент. Энэ агуу чухал сэдв яг хятадын хувьд. Тэ. Одоо ингээд багшиг нь оюутан байх үед бол яалтчгүй тэр үед бол CU байсангүй, GS байсангүй, KFC, MFC байсангүй. Цагийн ажил хийнэ гэдэг бол зүүд зэрэглээ шиг байлаа. Тэ. Монголд бушаанах оюутан болж байхад Монголд хамгийн анхны кофе шопууд нэгдэж эхэлчихсэн байхгүй. Миний дөнгөж нэгдэж эхэлчихсэн. Анхныхаа хаалга маалга татаад эхэлчихсэн. Тэгэд оюутан ажилд аван, цагийн ажилд аван гэдэг соёл монголчууд нэг байгаагүй. Тэгээ тийм учраас бидний үед оюутан гэх нэг юм ядарсан, өссөн, өлөн зэлмэн хүмүүс гэж ойлгодог байсан боловч одоо бол оюутнуудад цагийн ажил хийх боломжийн нөгөө дэрэнгүү тийм ажилтаа оюутан маш гарч ирлээ шүү дээ. Тэгээд дэрэнгүүд юу харагдаж байна гэхээр маш их ажил хийгээд ирээд мөнгөний амтанд ороод ирэхээр хүн чинь яг аль ашигтайгаа сууна үст. Тэ хичээл суугаа яваад байх нь илүү ашигтай байна уу? Ингээд мөнгө олоод цалин орлоо яваад байх нь илүү ашигтай байна уу гэхээр дийлийнх нь бол ажил руу яваад байх та. Ажил руу яваад ирэхэд чинь агүй хичээл алдагдах, дараа нь маш их даалгавар нөхөстэй болдог гэдэг ийм ажлууд үүсэж байгаа шиг байна. Тэгэхээр орчин цагийн буюу одоо та нарын
цагийн менежмент юу н хэр вэ? Анаа нарын зүгээс өгөх зөвлөгөө юу вэ? Энэ нөгөө нэг оюутан болохоор үлстема гэдэг яриа чинь танаа үйлс гарч ирсэн юм шиг. Бидний өмнөх үеэс явсараа бидний үед ирээд дуусч байгаа байхгүй. Одоо чи өсгөө болсон юм шиг. Одоо өсгөө болчиход шүү дээ. Яалтчгүй оюутны энэ амьдрал тайм менежмент цагийн зохицуулалтгүйгээр ингэж одоо баланстай амьдран гэдэг амар хэцүү л болчихлоо л да. Энэ бол үнэхээр чухал юм билээ. Энэ хүмүүнлэгттэй давуу тал нэг зүйл байгаа. Бид нар өндөр хичээлээ сонгож суралцж байгаа нь хамгийн том давуу тал. Цагийн менежмент төлөвлөгөө ханаас эхлэхгүй гэхээр яаж хичээлээ зөв сонгохоос л ер нь эхлээд байгаа юм билээ. Алдчихгүй. Биш нэтрэг курстэй яг нэг олцоо ингээс нь авахгүйлаад ингээд хамаа ингээд сонгодог байсан юм билээ л дээ. Одоо яг харахаар яг ингээд 5 өдрийн 2 өдөрт нь ирдэг ч юм уу те. Энийг зөвхөн биш нэг Германы яармагтал та. Тэндээ бас тохируулаад байна шүү дээ. За зөвхөн яарм гэхгүй бусад 3 өдөрт нь би юу хийж амжуулж болох вэ гэд бодоод ирж байгаа хгүй тэр чинь те. Давхар сургалт нь хамраг. За нөгөө бидний ажил нөгөө өөр клуб өөр тэмцээн оролдоо юу байдیں те. Тэрийгээ бид нөр үлдсэн өдөртөө хамжуулж болж байгаа нэг чинь өнөөдөр бидний хамгийн том нөгөө цагийн зөв зохион байгуулалт гэж хэлээд. За тэгээ нөгөө үлдсэн 2 хоногтоо одоо би даал юу гэдгийг хичээл ном одоо онлайн лекцэр гэл олоо явчихж шүү дээ. Тэрнийг юу намжуулах хамгийн том орон зай хичээл сонголтоос юу эхлээд байна. Гэхдээ яг энэ цагийн ажил менежментийн хувьд бол цагийн ажил хийснээрээ тэр хүүхэд бас тодорхой хэмжээний хүрээлэлд ороод зөв зүйлийг бас сурч чадчихээн. За тодорхой хэмжээний мөнгө нь хэрэгтэй болоод байна. Тэр хүүхэд мэдээж өөрийн гэсэн сонголттой, зорилготой учраас бас ажил хийдэг. Гэтэ одоо энэ компаниуд ч амар том боломж олгодог болсон. Жишээлбэл KFC-д нэг жил ажилтны дараа ч юм уу тэтгэлэг авдаг болж байна. Их мэдчлэнтэй зөндөө тэр нэг ажиллаж байгаа оюутнуудыг дэмжиж байгаа хөтөлбөрүүд тэр компаниудад байгаад байгаа. Тэр нь эргээд одоо мөнгөнд тэтгэлгээр тий өөрийнхөө нөгөө цаг цаваа зарцуулснараа тэр хүүхэд одоо бас тийм байгуулгасан тийм фидбек аваад байна шүү дээ. Одоо үед бол бас зүгээр бас ажиллахгүй олон жил ажилласан хүүхдүүдэд бас шагнадаг гой ажлын компаниуд гарч ирж байгаа хүүхдүүд бас ажил хийх тэр гой орон зайг нөхөөд байгаа болов уу гэж харж байна. Танай үед бас байхгүй л. Энд юу ажил хийх мих фидбек мак эн чин бат үсэн шүү дээ. Цагийн менежмент. Ер нь бол ажил хийдэг оюутнуудын хувьд бол цагийн менежментийг айгүй зөв тохируулж сардаг. Тэгээ сая Явянгагийн хэлсэнчлээ манай сургууль чинь нөгөө өөрөө хичээлээ сонгодог учраас нөгөө хичээл сонголт эхлүүгүй хэвээр уралцаж алалцж байгаа гайгүй хуваараа аваад тэгээ үлдсэн оногтой ажиллаа хийдгсэн чи хөгждөгсөн чи тэр айгүй боломжийн. Гэхдээ хүүхдүүд нөгөө нэг мөнгөний амтанд ороод хичээлээ биш ажиллаа сонгох гэдэг тохиол их гардаг гэлээ шүү дээ. Тэр бол яалччгүй үнэн. Гэхдээ хүүхдүүд тийм үү оюутнууд бусдаа хэлэхэд бол цагийн ажил бол зөвхөн мөнгө бол ойрын ирээдүйд л байх бидэнд ашигтай зүйл. Бид нар сургуулаа төгсөөд хүүхдлээ угаасаа 55 60 хүрлээ ажиллана. Тэр боллоо эхлээд хичээлээ сайн сурах хэрэгтэй. Тэгжээж бид цаашаа хөгжинд ойрын ирээдүг биш холын ирээдүгэл харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Аяанда ажилласаа гараад жоохон хичээлдээ анхаарал ирэнгуут ер нь яг ойлгодог байхгүй. Нэг л мэдгээд ажил хэл гэж явж идэх 3 4 дэх курс олцсон. Амар олон жил алдсан, суралцах, тэгээ найз нөхдөдөө өнгөрөх тэр гоё цагууд алдсан байдаг болохоор айгүй тийм сайн балансаас сайн тааруулж явах хэрэгтэй. Чадахгүй бол ажиллаа хайсан дээр. Гэтэ энэ нөгөө нэг зарим хүмүүс ажил гэд хичээлээ хаяад идэг штеп. Зарим нь болохоор ажиллаж одоо хийгээд хичээлээ хийгээд юм лааддаг хүмүүс байдаг байхгүй аль хэлийн. Тэр энэ ерөөсөө нөгөө нэг менежмент хийж чадвал ажиллаж игээд одоо хичээлээ чи ингээ зэрэг авч явах бас боломж бас байдгийн байлээ. Энэ бол ялч нөгөө нэг зохицуулалт менежмент гэдэг зүйл дээр л илэрч байгаа юм байлээ. Одоо ингээд харж байхдаа дийлэх оюутнууд олдож байгаа ажил бол нөгөө CUG-с л байна л да. Тэгээд ихэнхдээ шүний ээлжинд гараад байх юм аа. Ялтч хэцүү юм тэр их цолонтой. Шүний ээлжинд гараад шүний ээлжид тийм сайн цалиу гэдэг юм шиг байна. Тэгээд шүний ээлжийн нэмэгдлийн траавал тэгэл чинь орой бараг хэдэн цагт вүлээ ажил нь эхлээд өглөө 8-д буугаад 8:40-д хичээлдээ сууж байгаа байхгүй. Нүднээс нь харахад л ойлгоод шүү дээ. Нэгж байгаа л тасарч. Тэгэл хүү чи яасан бэ гэхэд би шүнжээ ажиллаад ингээд эсвэл зарим шөнийн 3-4 хүртэл караоке нөгөө юун дээр кассан дээр сууч. Тэгээд ингээд яадан харин тэгэхээр ер нь бас ажиллаа зөв сонгоно гэдэг нэг асуудал баг шүү. Тэ хийх ажиллаа. Анаа нарын зүгээс ер нь яг ямар ажил оюутан насандаа хийвэл зүгээр юм бэ?
яг хүүхдүүд нөгөө нэг орой хэлнээр хэдэн өдөр хичээл сургуультай тэгээд бусад зүйлсээ амжуулаад шөнө нөгөө унтах цаг чинь ингээд сул цаг болоод гарч ирээд байж тэр хоорондоо мөнгө олчихъя гэж боддог. Энэ бол үнэхээр амар яг үнэхээр хамгийн сонгогч болохгүй арга байхгүй. Би чинь дийлэхгүй шүү дээ. Одоо залуу насны дээр ингээд за болж нэг нэгдүгээр цаг дээр унтчаал очиод хад болно. Магадгүй нэг 5-6 жилийн дараа би чинь бөөн л өвчин болцсон байх байхгүй. Тэрний оронд би олон ажил хийж үзлээ. Харахад бол ээлжийн ажил бол зүгээр цагийн менежментээ зохицуулаад ингээд хичээлээ гой сонгочлоо цаана нь 2 өдөр шатлаа гэхэд 3 амралтын 2 өдөртэйгээ 5 өдөр гарч байгаа байхгүй. Тэнгуут 7 хоногийн 2-оос 3 өдөр гардаг ажил ч юм уу эсвэл үдээс хойш 3-аас 10 цаг хүртэл гэдэг. Тиймэрхүү ажлуудыг сонгох хэрэгтэй. Тэр нь ямар хөө ажил байдаг вэхээр зөөгч эсвэл худалдагч гэх мэт ажил байдаг. Энэ ажлуудын давуу тал бас байдаг. Яг тэр хүнтэй аягуулсан харилцаж сурдаг. Тэгэд зарим тохиолдолд худалдагчийн ажил бол ачаал багтаа үед бараг янгуун дээрээ суугаа хичээлээ хийжсэн ч болдог болохоор хамгийн зүгээр гол нь тэгээд одоо хаач ажилд авсан хүний хэл ус тэрийг айгуу сайн хардаг бол за оюутан гэх юм бол хэлтэй юу ч гэдэг юм уу тиймэрхүү байдаг учраас ажил гайгүй тийм гоё ажилд орё гэж бодж ил нэгдүгээр бие зөв авч явах хэрэгтэй хоёрт бусад чадруудаа жоохон хөгжүүлсэн байх ёстой болов гэж бодож байна. Одоо угаасаа нөгөө нэг оюутан гэдэг статуст авж байгаа газрууд нь л таны хэлсэн газрууд байгаа байхгүй юу? CUGS одоо бариста зөвөөгч эдгээр чи төгсөөг хамаагүй оюутан гэхээр авчдаг байхгүй ялцчихгүй. Тэгэхээр бид нарыг яг авж байгаа нь ялцчихгүй тэр газрууд байгаа даа л да. Тэр бид нар орохгүйгээд одоо яах юм? Цагийн ажилтдаг гэхэр чи тий. За жишээлбэл зүгээр мэрэгжлийнхэн дагуу ажил хийх гэдэг чинь бид нар чинь оюутан болохоор авахгүй байхгүй юу? Тэр нь яг авж байгаа газрууд нь бас биднийг сонгож байгаа юм да яалтчихгүй. Тэгэхээр шөнийн ээлж ингээд гарч байгаа нь ингээд сул тал мэдээж байгаад тэр хүүхд яг сонголтоороо л ингээд яваад. Гэтэ нөө бүтээмж талаас харахад бас хэцүү л болоод ирж байгаа. Гэтэ яг ямар ажлууд оюутан насандаа ингээд хийгээд явах зүгээр вэ гэхээр миний бодлоор үнэхээр одоо хилтэй бол тий хил бол үнэхээр чухал юм л ялтч. Хилтэй бол ямар ч одоо гайд хийгээд авах боломж өнөөдөр байгаад. Хилтэй бол ямар ч одоо судалгааны компанид ч юм уу судалгааны ажил ингээ хийх боломж ингээ гарч ирээд байгаа байхгүй. Нэг бас тэгэхээр яг өөрөө чинь давуу тал ирээдүйд тий ямар одоо скиллүүд чамд хэрэгтэй тэрийгээ ингээд олныг ийм юм байт юм лээ. Би н оюутан болчоод амар wish list-үүд хийдсэн байхгүй. За би оюутан болчоод тийм юм хийж үзнэ гэдэг. Тэрнэр хамгийн түрүүнд бариста байсан байхгүй. Тэгэл за бариста нэг үсээ хийгээд үзье гэл. Тэгэл wish list-ийн дагуу бариста хийж үтсэн. Тэгээ бас яг тэр чинь би муу гэж харахгүйгээр ингээд өөрөө хүсчихсэн болохоор би ингээд хийж байгаа хгүй. Тэр надад гоё байсан гэдэг ч юм уу. Яг ингээд үнэхээр яг надад гоё одоо тийм satisfy өгч чадах уу гэдгээ бас бодох нь амар гоё. Хамгийн гол нь яг тэр ингэж ажил мэргэжил сая дуртахаас илүүтэй сая жоохон бодолцоолаа. Өөр чинь хамгийн тухтай тийм орчныг бий болгож чадах тийм л ажлыг сонгосон дээр ах та. Тийм ээ тийм. Ялцчгүй хүн ингээд өөртөө их тухтай айтаа амар тайван байвал үнэхээр гоё шүү дээ. Тийм ананарын дор байдаг ч юм уу. Хэцүү байдаг ялцчгүй. Хөгшин ихч нарын дор одоо загнууд суухчсан хэцүү байдаг баг. За зөв нь тийм байгаа баг. За нэг зүйл байгаад байна. За бид нар бол ер нь цагийн менежментийн талаар их орон сэтгэлийн талаар сэдв дотор бас нисч хүчин доо нэрэ. Янз бүрийн юм талаар ярьж байна. Биш ганц юм сонирхоод байгаа. Юу гэхээр багшийн оюутан байх жишээлбэл энэ клуб гэж юм байсангүй. Клуб гэдэг юм амьдралтаа сонсохгүй явцаар угаад явж байгаа байхгүй. Тэгээд клуб гэхээр юу нэг цагийн гарц юм шиг. Хараад хичээлээ хийгээл хамралтай юм клуб гэж бодохоор ч юм шиг. Тэр энэ клубтэй байх юм. За давуу тал ярихгүй. Сул талаас нь эхлэе шууд. Тий, сул тал ер нь юу байна? Та хоёр энийг ер нь юу гэж бодож байна? Клуб яг одоо тэгэхээр ер нь хариулт бол ойлгомжтой шүү дээ. Клубтэй байхаар ингээд хамт олонтой болно, хөгжин, цагаа зөв гоё өнгөрөө, найз нөхөдтэй болно ойлгомжтой. Клубтэй байхаар ч эсрэгээр айгу ядрах юм шүү. Нэг талаараа. Тэгээ дээрэс нь клуб дотор одоо маш их одоо таарч тохирохгүй хүнтэй нийлчүүд бас клубтэй байх хэцүү юм шүү. Тэгээд клубтэй байх одоо жишээлбэл би хүсэхгүй байж байгаа нэг клубд орсон чинь нөгөөх нь аюу хэцүү юм ажиллагаатай тэгээд ингээд тэрүүн дандаа тэрүүл уруул хийдэг ч юм тийм байвал яах юм. Тэр клубтэй байх чи хэцүү юм шүү. Энийг ер нь тоо юу гэж бодож. Тэгэхээр ер нь асуултаа клуб чиг юу юм бэ гэдгээс хальт ихлүүлээд тэгээд дараа нь сул тал гэдэг рүү хальт орох гэдэг үү. За.
За оюутны амьдрал клуб гэдэг зүйл чиний дутуугч нь өгч байгаа орон зай гэж би ер нь тодорхойлмоор нэг асна. Хүмүүлэгт гэхгүй их сургууль бүгд баг клубтэй байдаг. Угаасаа л байдаг байх. Тэгээд яг сул тал гэхээр бас сая бодож суулалт. Клубын менежмент давуу талыг яриад сул тал гэхээр үргээд жоохон бодож байна. Гэтэ саний хэлдэг чинь клубч өөрөө сонголтын асуудал байгаа байхгүй юу? Чи заавал ор кредит чинь тооцсон гэсэн зүйл байхгүй байхгүй юу? Тэр хүүхэд хүсэж байгаа болохоор клубтэй орж байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим нэг хүүхдүүд угаасаа өөр орчинд өсөх хүмүүст бол тэрийг хүлээмжшүүрэх хэрэгтэй байдаг. Хүлээмжшүүрч юм бол ямар сул талыг чи давуу тал гэж харж чаддаг болчтой байхгүй юу? Нэг басны. Тэгэхээр клубын тэргүүн тим ийм тим гэдэг чинь ерөөсөө чи гарсан ч болно шүү дээ. Хүчлэхгүй байхгүй юм бол тэр хүүхэд клубт байгаа хүүхдүүд чинь бүгд одоо нэг зорилгын төлөө орж ирсэн хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бол хүлээмжшүүрэх нь чиний сул талыг бол давуу тал болгож байгаа хамгийн том зүйл гэж хараад байна. Нөгөө талаараа саний хэлж байгаачлан клубт оронгууд мэдээж маш олон хүүхдүүд байдаг заримдаа. Тэрийгээд байгаа өрсөлдөөн ч их байдаг. Өрсөлдөөн дундаа сарин олж авч чадчихна уу? Эсвэл үнэхээр одоо доош нь одоо алга болж чадчихна. Тэр хүүхдийн л одоо хичээл зүтгэл сонголт гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ сул тал хийсэлээ сул талыг давуу тал болгох боломж их байдаг шүү гэж л би одоо хараалаа. За. Миний хувьд гэх юм бол клубын үйл ажиллагаа явахын зөвхөн тэргүүн ч юм уу удирдах зөвлөлтөд яг өөрөгч гэсэн хамгийн гол нь үйл ажиллагаа амжилттай явах гол төлхөр нь гишүүд өөрсдөө авахгүй идэвхтэй байх зохиож байгаа сургаалт семинар уулзалт дээр идэвхтээрээ санаачлагтай за одоо би одоо ийшээ гараад ярьчи би уншчи би мэтгэлцчи би дуулчиж гэдэг юм уу тийм хүн санаачлагтай байхгүй мянга одоо тэргүүн те ингээд самбар урт гарчаал тэгээч ингээд нэг 10 жилийн багш шиг ингээд гуйж говшаа зогсоод байвал тэр бол жоохон хэцүү байхгүй яг хичнээн тэр хүүхдийн сонголт байлаа ч гэсэн хөгжгөөд ороод ирсэн шүү дээ гэдгээ бодох хэрэгтэй байхгүй юу. Тийм тэр дундаа ингээд магадгүй одоо яадаг чим ичээд ч юм уу санаа зовоод байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл клуб гэдэг чинь яг өөртөө нийжил сонирхолтой, ижил зоригтой хүмүүсийн нэгдсэн нэг тийм бүлэг байгаад байгаа шүү дээ. Тийм учраас жоохон айдастай ч юм өөртөө ихтгэлгүй байгаа хүүхдүүд маань клубт орж ирснээр хөгжөө цаашлаад хамт олонтой болох тийм айгүй том боломж гарч ирж байгаамаа. За ингээд ямар ч үсэн маань нэвтрүүлгийн цаг энэ хүрээ дуслаа. За та хоёртаа маш их баярлалаа. Үзэгчтэй манд бид нартай хамт байсан үзэгчтэй бид нартай хамт байсан та бүгд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлөөд дараагийн дугаараар уулзлаа баяртай.